Америк нэгдсэн улс Орос улбаны улстай худалдаа хийдэг орнуудын эсрэг хориг тавих тухай хуулийн төсөл боловсруулж байна. Бүгд найрамдах Солонгос улс болон Америк нэгдсэн улс хамтран цөмийн хөдөлгөөртэй шумбагч онгоц бүтээх гэрээг эцсийн байдлаар баталжээ. Мексик улсын засгийн газрын эсрэг залуусын жагсаалын үеэр 100 гаруй хүн гэмтсэн байна. Филиппин улсын иргэд үерийн асуудлаар хавьлахын хэрэгтэй холбогдуулан 2 дахь өдрөө жагсаж байна. Арамдраг үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд шууд хүрч байна. Бид олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэл боллоо. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу нэм гарагт Орос улстай бизнес эрхэлдэг ямар ч улсад хориг арга хэмжээ авах тухай хуулийн тогтоомж дээр бүгд найрамдах намынхан гишүүд нь ажиллаж байгааг зам үүн дээр нэмээд Иран улс энэхүү жагсаалтанд нэмэгдэж магадгүй байна гэдгийг хэлсэн байна. Та тодруулах юм бол Дональд Трамп өөрийн сошиал хуудаснаа Орос улстай бизнес эрхэлдэг ямар ч улсад маш хатуу хориг арга хэмжээ авах болно. Гэхдээ энэ жагсаалтанд эхний ээлжинд Иран улсыг нэмж магадгүй байна. Зам үүнийг өөрөө санаачилсан шийдвэрнэ гэдгийг хэлсэн байгаа юм. Та түншлэн бүгд найрамдах намынхан одоогийн байдлаар түүний энэ саналыг дэмжиж байгаа гэж их сурвалжууд мэдээлж байна. Даргын сануулгад ерөнхийлөгч Дональд Трамп Орос Украиний хооронд болж байгаа энэхүү дайныг зогсоох хэлэлцээрээс Орос улбаны улсын эрх баригчид татгалцсан гэж үзэн түүнтэй холбогдуулан төрийн эзэмшлийн Лукойл, мөн Роснефть гэх хоёр томоохон газрын дасны компаниудад хориг арга хэмжээ авах болсноо зарласан байна. Энэ харин өөрөө 11-р сарын 21-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Дональд Трампын засгийн газар нь мөн энэ оны 8-р сард Энэтхэг улсын бараа бүтээгдэхүүнд 25% нэмэлт татвар ноогдуулж дараагаар нь Орос улсаас газрын тос худалдан авсантай холбогдуулан хориг арга хэмжээ авч Америк нэгдсэн улсад энэтхэгийн импортын бараа бүтээгдэхүүнд нийтдээ 50% татварыг ноогдуулсан. Америк нэгдсэн улсын засгийн газар энэхүү арга хэмжээг Орос улбаны улсын дайны санхүүжилтийг зогсоох зорилготой гэж тайлбарлаж байгаа. Түүнээс хойш Энэтхэг улс Орос улбаны улсын түүхийн нефтийн хэрэглээгээ бууруулж 10-р сард Дональд Трамп Энэтхэг улсыг Орос улстай хийх худалдан авалтандаа бодит бууралт хийж чадсан гэж үзэн Энэтхэг тогтоосон тарифыг бууруулахаар төлөвлөж байгаа гэдгээ зарласан байдаг. Гэхдээ хизээ бууруулах вэ гэдг нь одоо хүртэл тодорхойгүй хэвээрээ байгаа. Мөн одоо хүртэл Энэтхэгийн эрх баригчид Орос улстай хийж байгаа газрын тосны худалдаа 8-ага зогсоох эсэх тухайд албан ёсны байр суурь илэрхийлэг байгаа юм. Мөн буурч байгаа гэх мэдээлж гисэн их сурвалжуудын мэдээлж гисэн эргэлзээтэй. Мөн ямар ч тач энэ талаар Энэтхэгийн талаас эсэргүүцсэн үүсгэсэн байр суурь илэрхийлэхгүй байна гэдэг нь өөрөө Америк нэгдсэн улс Энэтхэг улс нь Америк нэгдсэн улстай харилцаагаа авч үлдэхийн тулд Орос улбаны улсаас зайгаа бич магадгүй байгааг харуулж байгаа юм. Нөгөө талд Америк нэгдсэн улсын талаас Энэтхэг улстай худалдааны гэрээ хэрэглэлцээр байгуулахад нээлттэй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Америк нэгдсэн улс болон Европын холбооны улсуудын тухайд Орос улсын эсрэг хориг арга хэмжээ авсаар байгаа. Гэхдээ Орос улс цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой хэвээр байгаа юм. Баруун улс орнууд Орос улбаны улс нь Энэтхэг хятад зэрэг Азийн улс орнуудтай эрчим хүчний хамтын ажиллагаагаа нэмэгдүүлсэн өмнөх хориг арга хэмжээний үр дүнг бууруулсан гэж үздэг байна. Гэхдээ энэ нөхцөл байдал цааш хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Дараагаас мэдээ. Бүгд найрамдах Солонгос улс Америк нэгдсэн улстай хамтран цөмийн энергиэр ажилладаг шумбагч хөлөг үйлдвэрлэх тохиролцоог эцсийн байдлаар баталсан гэдгийг өнөөдөр зарлаа. Цагаан ордноос гаргасан мэдээллээр Америк нэгдсэн улс товтлогооны зориулалттай шумбагчийг зөвшөөрч түлш нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон гэсэн байна. Энэ тохиролцоо нь Америк болон бүгд найрамдах Солонгос улсын харилцаанд томоохон алхамд яхаа аргагүй тооцогдож байгаа. Үүний өмнө хоёр улс өнгөрсөн сард харилцан тогтоосон тарифуудаа 25%-аас 15% болтон бууруулах тохиролцоонд хүрсэн байдаг. Дональд Трамп энэ оны ихээр бүгд найрамдах Солонгос улсад 25% галлын тариф тавьсан ч ерөнхийлөгч Ижэмэн үүнийг нь 15% болгож бууруулж чадсан гэсэн. Гэхдээ хариуд нь бүгд найрамдах Солонгос улс Америкт нийтдээ $350 тэрбум $ам хөрөнгө оруулалтыг хийхээ амласан байна.
Харин энэхүү цөмийн шумбагчийн гэрээний тухайд гэрээнд тусгагдсан зүйлсүүдийг харвал цагаан ордны мэдээллээр Америк нэгдсэн улс бүгд найрамд Солонгос улсад цөмийн энергиэр ажилладаг тоглооны шумбагч хөлөг барихыг даалтан ёсоор зөвшөөрсөн төслийн шаардлагыг хангахын тулд тэр дунд түлш нийлүүлэх гарцын асуудлаар нэгт хамтран ажиллана гэсэн байна. Намун Дональд Трампын өөрийнх нь хэлснээр бол шумбагч онгоцуудыг Филадельфийн усан онгоцны үйлдвэрт гэхдээ бүгд найрамд Солонгос улсын Ханхуа группийн удирддаг байгууламжид барих юм байна. Одоогоор дэлхийд дахинд Америк, Хятад, Орос, Их Британи, Франц, Энэтхэг гэсэн 6 улс цөмийн шумбагч хөлөгтэй. Бүгд найрамд Солонгос улс нь иргэний зориулалтад цөмийн эрчим хүчний салбарт хүчтэй тоглогч яхааргүй мөнж гэлээ цэсгийн зориулалтад ашиглах уран баяжуулах чадвар нь Америк нэгдсэн улсаас ихээхэн хамааралтай байдгаа гэж хэлж болно. Одоогоор бүгд найрамд Солонгос улсад 20 орчим шумбагч бий, гэхдээ бүгд дизель хөдөлгөөртэй юм. Тэгэхээр ил гарч цэнэглэх шаардлагатай байдгаа гэсэн. Харин цөмийн шумбагч нь илүү хол явах чадвартай, илүү хурдан ажиллах боломжтой байдаг юм байна. Тэгвэл яагаад бүгд найрамд Солонгос улсад цөмийн шумбагч хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэхүү төсөл нь голдуу Хойд Солонгосын шинэ цөмийн шумбагч хөтөлбөрийг сүрэх зорилготой юм байна. Ежемян өнгөрсөн сард АПЕК буюу Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтаар Дональд Трампд энэ талаар онцгойлон хэлж байсан. Үүний дараа бүгд найрамд Солонгос улсын баталгаа хамгаалахын сайд Ан Гёпаг телевизийн ярилцлагада цөмийн шумбагч нь бүгд найрамд Солонгос улсын баталгаа хамгаалах салбарт гарч байгаа томоохон алхам гэдгийг хэлснээс гадна Хойд Солонгосын эрх баригчдын санааг чилээх нь гарцаагүй гэж мөн хэлж байсан. Бүгд найрамд Солонгос улсын талын мэдээлэлээр бол Пинян гэсэн өөрсдийн гэсэн атомын буюу цөмийн шумбагчийн хөтөлбөрийг үргэлжлүүлж хийж байгаа юм байна. Гэхдээ Орос улбаны улсын дэмжлэгтэйгээр 2025 оны 3 дугаар сард Хойд Солонгос улс баригдаж байгаа. Хараахан дуусаагүй байгаа цөмийн шумбагчийн зургийг Наман Ким Жон Уны онгоцны үйлдвэрт очсон зургуудыг нийтэлж байсан. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар цөмийн шумбагч нь Солонгосын хойгийн зэвсэг хүчний тэнцвэртэй байдлыг үнсээр нь өөрчлөхгүй ч гэлээ улс төрийн хувьд дотоод хэрэглээнд нь бол яхааргүй чухал гэж байна. Учир нь бүгд найрамд Солонгос улс нь Хойд Солонгос улсын эсрэг өөрийн гэсэн цөмийн зэвсэг хийж чадахгүй учраас боломжит хувилбар нь цөмийн шумбагчаа гэсэн. Гэхдээ энэ үйл явдал Хойд Солонгосын цөмийн зэвсэг хэрэгтэй гэсэн өөрсдийнх нь тайлбарладаг тавьдаг үндэслэлийг нь дэмжих, улмаар яриаг хэрэлцээ хийх боломжийг хойшин татаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин Вашингтоны хувьд энэ төсөл нь Хойд Солонгос болон Хятадд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэх зорилготой стратегийн ач холбогдолтой алхмаа гэж тайлбарлагдж байгаа юм. Тэгэхээр Мексик улсын нийслэл хотод болсон засгийн газрын эсрэг залуусын жагсаалын улмаас 120 гаруй хүн бэртсэн байна. Эдний гэхдээ 100 орчим цагдаагийн ажилтнууд байсан байгаа юм. Өнгөрөөч бям гарагт хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэгүүдийн тоо зогсолтгүй өссөөр байгаатай холбогдуулан ерөнхийлөгч Клаудио Шейнбаумын эсрэг авч байгаа арга хэмжээнд ухамдсан иргэд нийслэл хотынхоо төвд чигсэн байдаг. Олон мянган жагсаагчид оролцсноос дийлийнх нь залуу үеийн төлөөлөл буюу зээд үеийнхэн болон оюутнууд байсан юм. Жагсаал цар хүрээгээд тэлж улс орон даяар уг асуудалд бухимдалтай сэтгэл дундуур байгаа гэдгийг илэрхийлсэн иргэд олон хотуудаар нэгэн зэрэг жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Энэ сарын ихээр тохиолсон улс төр нийгмийн зүтгэлтний амь насанд халтсан хэрэг болох Ураалан хотын дарга Карлос Минзог нас барсны дараагаар энэхүү эсэргүүцлийн жагсаал улам газар авах болсон юм байна. Тодорхойлох юм бол Карлос Манзон харт тамхины 8 эрхлэгчдийг олон нийтэд нээлттэйгээр шүүмжилж аюулгүй байдлын бодлогыг чангатгахыг уриалдаг байсан нэг. Гэсэн хэдий ч 11-р сарын 1-ний өдөр таалалт өгсөн. Энэхүү өдрийг Мексик орон даяар өгсний өдөр хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Харин түүний өхөл залуусыг нэгтгэх томоохон шалтгаан болж төрийн албан тушаалнуудыг болон иргэдийг зохион байгуулалттай гэмт хэрэгээс хамгаалж чадахгүй байгаад засгийн газраа буруутган тэмцэл өрнүүлэхэд хүргэсэн байгаа юм. Жагсаагчид улсынхаа ерөнхийлөгч Шейнбаумын оршин суудаг ордны ойролцоог төрийн ордны эргэн тойронд суйрлуулсан төмөр хаалтыг эвдэлсэн. Мөн Мехико хотын аюулгүй байдлын албаныхны хэлж байгаагаар зарим жагсаагчид чулуу шидэж хамгаалтын гадна хашааг эвдэхийг оролцсон гэж байна. Тухайн үед нь цагдаа нар нулимс асаруулагчийн ашиглан зогсоосон юм байна. Эрх баригчид дээрэм, вандализм, халдлага зэрэг хэрэгээр 20 гаруй хүнийг одоогийн байдлаар баривчилсан гэдгийг хэлж байна. Жагсаагчдын хувьд бид бол Карлос Манзо гэсэн бичигтэй туг урай лооцсон барин талигаач хотын даргын дурсгалд зориулан бамбаа босгосон байгаа юм.
Харин зарим жагсагчид тус улсын дотоод аюулгүй байдлыг хангах хүчний засгийн газартай хийх гэрээ хэлэлцээрт ил тод байдлыг шаардаж, хотын хамгаалтыг сайжруулж, шинжилэл хийхийг гол уриалга болгож байгаа. Ерөнхийдөө бям гарагийн эсэргүүцлийн жагсаал ерөнхийдөө бол тайван өнгөрсөн. Гэхдээ үе үеийн иргэдийн хүчирхийллийн гэмтэргийн сүлжээг нухчин буулгах, хариуцлага хүлээлгэх гэсэн шаардлагаас үүдсэн түрэмгийллийн шинжтэй босон тохиолдлууд гарсан байна. Даваа гарагт Филиппин улсын үерийн гамшигын дэд бүтцийн төсвийг хариуцсан ажилтдаг төрийн албан хаагчдын хэрээс хэтэрсэн авилгалын асуудал хариуцлага тооцохыг шаардсан олон 10,000 иргэд жагсаал хийж тэмцлээ илэрхийлсэн байна. Энэхүү жагсаал нь Манила хотод 2 дахь өдрөө өнөөдөр үргэлжилж байгаа. Өчигдрөөс буюу нэм гарагт эхэлсэн гэсэн үг. Жагсаалыг эхлэх үед 600,000 гаруй иргэдийг хамарсан энэхүү жагсаалыг Эхисаны Кристос сүм зохион байгуулсан юм байна. Энэхүү сүм нь улс даяар тархсан нэр хүндтэй нөлөө бүхий Христийн шашны сүм байна. Жагсаал мэгмар гараг хүртэл өргөжлөх төлөвтэй байна. Жагсагчид сунжирсан тодорхой үр дүнгүй мөрдөн байцаалтыг шүүмжлэн буруушааж, мөрдөн байцаалт явуулахад зарцуулсан 100 орчим өдөрт хөдөлшгүй нотлох баримтууд гарч ирсээр байхад хинч хариуцлага хүлээлгэхгүй тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна гэж бухимдаж байгаа юм. Одоогийн байдлаар ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор 8 дугаар сард дотоод аудитаар орсон шалгалтаар үерийн хяналтын төсөлд ноцтой зөрчил илэрсэн болохыг хэлсэн. Тухайлбал 545 тэрбум рупи буюу 9 тэрбум $, дээш үнэлэгдсэн 9856 үерийн гамшигт төлөвлөсөн төслүүдэд с ิจ гтэй зүйлсүүд ажиглагдсны дараа энэхүү шуугиан зорондоо газар асан байгаа юм. Олон төсөл стандартын бус алдаатай эсвэл анханасаа бүр огт байгаагүй болох нь тогтоогдсон байгаа юм. Үүнд олон төрлийн албан хаагчид, томоохон барилгын компаниудын удирдлагууд түүнчлэн хууль тогтоогчид хүртэл оролцсон байна. Сангийн сайд Ральф Ректогийн хэлж байгаагаар зөвхөн 2023 оноос хойш авилгалын улмаас 118.5 тэрбум рупи буюу 2 тэрбум $, хүртэлх алдагдал Филиппин улс хүлээсэн байж болзошгүй гэдгийг тооцоолж хэлсэн байна. Энэхүү дуйлайн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдуулж Филиппиний эдийн засгийн сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн доод өсөлтөнд хүрэхэд хөшүүрэг болоод байгаа юм. Түүнчлэн энэхүү дуйлайны улмаас улсын төсөв буурч эхэлсэн байна. Үүний хариуд Маркос ерөнхийлөгч бие даасан шалгах комисс байгуулсан байна. Тус комисс нь авилга, хээлх ахуйл, дээрэм, тонуулын хэрэгээр 37 их хурлын гишүүд, конгрессийн гишүүд, замун чинээлэг бизнес эрхлэгчдийн эсрэг бие даалтаар чөлөөлүүдэн гарах боломжгүй эрүүгийн хэрэгүүдийг үүсгэж байгаа юм байна. Намун их баригчид 86 барилгын компани гүйцэтгэх захирал 9 төрлийн албан хаагчийг 9 орчим тэрбум рупи буюу 152 сая $-ын татвараас зайлсхийсэн хэрэгээр хариуцлага хүлээлгээд байгаа. Авилгад тэмцэх газраас сэжигтнүүдийн хөрөнгийг зогсонго байдалд оруулсан буйзаа зарцаасан. Үүнд нь 1671 банкны данс, 144 үйл хөдлөх хөрөнгө, 244 тээврийн хэрэгсэл, түншлэн 6.3 тэрбум рупигийн үн бүхий хөрөнгө байсан байна. Үүнд нь тансаг зэрэглэлийн 13 автомашин, жип машиныг аль хэдийн хураан авсан, хэд хэдэн машиныг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн байгаа юм. Ерөнхийлөгч Маркос энэхүү хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн дийлэнхийг нь энэ он дуусгаас өмнө хариуцлага хүлээлгэх болно гэдгийг амласан байна. Засгийн газар иргэдийн нүдийг хуурсан хэрэг болгоод өнгөрүүлэхгүй, харин ч булгайлагдсан улсын хөрөнгийг буцаан авахар төлөвлөж байгаа гэдгийг амлаж байна. Филиппин дахь Дани элчин сайд тэргүүтээ мөн дипломатууд энэхүү үйл явдалтай холбогдуулан нэр холбогдсон албан тушаалнуудад зохих хариуцлагыг нь хүлээлгэх нь хөрөнгө оруулагчдад чухал болохыг хэлж байгаа. Байрны сануулгад энэ сард болсон Калмагийн хар салхилт дор хаяж 232 хүний амьд хүрч 125 хүн сургуу алах болсон. Үүнээс 2 хоногийн дараа Фунфон гэх нэртэй хар салхи 27 хүний амьд хүрч үер хөрсний нуралтыг үүсгэсэн. Улмаар олон сая хүн хохирсон. Байгалийн онцностой гамшигт энэхүү явдлын дараа илэрсэн дэд бүтцийн доголдлын улмаас олон нийтийн бухимдал нэмэгдсэн юм а. Иран улс өнгөрсөн 50 жилийн хамгийн хуурай намраа давж байна гэж хэлж болохоор нь. Үндэсний цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ намрын хурд хүнсний хэмжээ олон жилийн дунджаас 89%-аар багассан байгаа нь тогтоогдсон байна. Энэ нөрөө усны хомсдол өмнөх жилүүдийнхээс тун ноцтой хэмжээнд буурч болсныг харуулж байгаа юм. Одоогийн байдлаар тусгай төхөөрөмж суйрлуулсан нисэх онгоцоор Ираны баруун хойд хэсэгт орших Урмия нуурын сав газарт бороо оруулах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ нөрөө үүлэнд химийн бодис цацах замаар бороо оруулах технологи юм. Иран нь 6 дахь жилдээ орж байгаа энэхүү ган гачгийн улмаас
Ямар эрсдэлтэй нөхцөл байдалд хүрч байгааг одоо харж байна. За гол усан сангууд хатаж хурд тундас түүхэн доод түвшинд хүрсэн учраас эрх баригчид хэрэглээг бууруулах арга хэмжээ авч иргэд боломжит бүх аргаараа усаа хэмхийг зорж байгаа юм байна. 210 жилийн өмнө хойд Ираны хамгийн том аяллаа бүс байсан Урмиа нуур өнөөдөр даваст тал болон хувирсан. Байгаль орчны шинжилгээний ажил олон жил хоцорсны уршгаар хүндрэл хоримтлагдаж иймдээ хүрсэн гэж мэдээлэл дүнж байгаа юм байна. Тухайлбал нэгдсэн үндэсний байгууллагын ус байгаль орчин эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ираны байгаль орчны яамны орлогч дарга асан Тавих Мадани Иранд усны бодлого олон жилийн турш алсын хараагүй хэрэгцсэн, Куамын 70% нь хотод төвлөрсөн, түншлэн хөдөө аж ахуйн салбар усныхаа 90%-ийг хэрэглэдэг нөхцөл байдлыг эрс дортуулсан гэж тайлбарж байна. Хөдөө аж ахуй эдийн засгийн гол амжиргаа учраас засгийн газар олон жилийн турш усны хэрэглээг зохицуулахгүйгээр олгож ирсэн нь усны тогтолцооны дарамтыг улам өсгсөн хэрэг болсон гэсэн. Ирэх хугацаанд байдал илүү хүндэрч болзошгүй гэдгийг эрх баригчид өөрсдөө ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн 7 хоногт Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкан удахгүй бороо орохгүй бол Тегераны ус хангамжийг нормлох, зарим хэсгийн иргэдийг нүүлгэн шижүүлэх шаардлагатай болж магадгүй гэдгийг анхааруулсан байна. Түншлэн усыг хэрэглэдэг айл өрх аж ахуйн нэгжүүдэд торгуул ноогдуулах арга хэмжээ авч эхэлсэн байна. Өнгөрсөн пүрэв гарагт Техранд иргэд бороо оруулахыг хүсэж залбирлын арга хэмжээ зохион байгуулсан юм. Иран нөрөө эдийн засгийн болон гадаад дарамтан ч гэсэн нэгэн зэрэг өртөөд байгаа нөхцөл байдлыг бүрчгэхэд ордуулж байгаа юм. Тодорхойлох юм бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдсноос хойш Америк нэгдсэн улс Ираны эсрэг дарамт үзүүлэх бодлогоо өргөжүүлсэн. Түншлэн Америк нэгдсэн улс Израильтай хамтран Ираны гол цөмийн байгууламжууд руу агаарын цохилт өгсөн байна. Түншлэн нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл хатуу хориг арга хэмжээгээ буцаан сэргээсэн. Гэвч эцсийн байдлаар эцэст нь Ираны ирээдүйд хамгийн ихээр тулгамдж байгаа асуудал нь гадаад улс орнууд биш, дотоодын асуудал нь болсон байгааг харж болохоор байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт зарим мэдээллийг товчоор багслан мэдээлэх болно. Америк нэгдсэн улсын холбооны нисхийн цагаараа даваа гарагийн өглөөний 6 цагаас эхлэн 40 гол нисэх онгоцны буудалд хэрэгжүүлж байсан нислэгийн хязгаарлалтаа бүрэн цуцаллаа. Энэ шийдвэр нь төрийн байгууллагуудын ажил зогссон нөхцөлд агаарын хөдөлгөөний диспетчерүүдийн хүрэлцээтэй холбоотойгоор тогтоож байсан төрх хугацааны журам байсан юм. Харин өнөөдрөөс эхлэн агаарт хөөрөх болон сансрын хөөрүүлтийн үйл ажиллагаанд тавьсан зарим хязгаарлалтуудыг цуцалсан байна. Нисхийн компаниуд шийдвэрийг урьдчилан таамаглаж даваа гарагийн нислэгийг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэлээ аль хэдийн хангаад эхэлсэн байжээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нэм гарагт бүгд найрамдагчдыг Жеффри Эпштейнтэй холбоотой бүх хавтас хэргийг олон нийтэд нээлттэй болгох саналыг дэмжихийг уриаллаа. Энэ нь өмнө Дональд Трампын хүрээлэл уг мэдээллийг цацхаас болгоомжилдог байсан байр сууриас эрс эргэлт хийсэн алхам гэж хэвлэлүүд онцолж байна. Тэрээр бид нуух зүйлгүй хэмээн хэлж ардчилсан намынхны эргэлзээнээс үүдэлтэй хов живийг зогсоох хэрэгтэй гэж хэлсэн байна. Конгресс энэ 7 хоногт Эпштейний мөрдөн шалгалтын материалуудыг бүрэн нээлттэй болгох тогтоол санал хураах гэж байгаа юм. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Пуужин дроны дайралтны эсрэг хамгаалтаа бэхжүүлэх зорилгоор энэ 7 хоногт Парист айчилж байна. Тэрээр Европын хэд хэдэн улсаар хийх богино хугацааны дипломат аяллахын хүрээнд Франц улстай томоохон хэрэлцээр хийх гэж байгаа гэж хэлсэн байна. Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны ордноос гаргасан мэдээлэлд Франц улс Украиныг агаараас хамгаалах систем болон дрон зэсгийн үйлдвэрлэлийн шийдлэр дэмжихээр ажиллаж байгаа гэдгийг хэлсэн байна. Зеленский Макроноор Парисын ойролцоох агаарын баазад Рафаэль Сөнөөгч онгоц Сампти агаарын тоглооноос хамгаалах системийн танилцуулгад хамт оролцсон байна. Эрдэмтэд Сибирт хүлцэн 40 мянган жилийн настай Юка гэгч носон арслан заанаас хамгийн эртний эр энхийг олжээ. Эр энхийн бие махбодод аль генүүд ажиллаж байгааг хэлж өгдөг гарын авлагатай адил. Эртний вирус байгаа эсхийг арслан зааны биеэс шалгасан боловч Юка өвчнгүй эрүүл байсан тодорхойлсон байна. Үүгээр хүлцэн амьтдын удамшлын мэдээлэлээр дамжуулан устж өгөө олсон амьтдын хэрхэн амьдарч байсан болон тэдний ямар нян тээж явсан зэрэг мөслөгийн үеийн амьдралаа танилцах боломж нээгдэж байна. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.